За сайн байцгаана уу манайхаа. Ингээд Quiz by Anka асуулт хариултын контентын маань 2 дахь дугаар эхэлж байна. Өнөөдөр манай бичлэгт тэргэл ангар 2 маань орцох нэ. За тэгээ шууд зураг таагаад эхлэе заяа. За. Энэ зурагт юуг төвшилж байгааг нь таах нь те. За. Дэлхийд орсайл. Янз юм шүү дээ. За зөв дэлхийд орсайл. За энэ юу вэ? Foreign language. За зөв. Яаж болж байгааг чинь хүмүүс тайлбарлаад өгчих юм уу? 4-ийн тоон language гэсэн үг дотроо болохоор foreign language гэдэг. Тийм. Foreign language гэж байна те. За энэ юу вэ? Зүрд цэцүү юм уу? Мэдэхгүй. Яг харах юм бол 0 нь 2-оос илүү. 2 нь 5-аас илүү. Гэхдээ 5 нь 0-оос илүү гэж шүү дээ. Дээдлийн 2 нь бол худлаа. Яг тооныхоо хувьд бол худлаа байх шиг байна те. Гэхдээ өөр нэг юмн дээр зөв байдаг гэсэн үг байхгүй юу? Яг уу тооны хувьд их биш илүү гэж харуул арай тайхад амархан. Юм орж ирж байна шүү. За нэг тоглоом байна. Тоглоом уу? Тийм нэг тоглоом. Ууж байгаа тоглоод ддаг юм. Уудаг болохоор битгий. За уучлаарай монголчууд. Хоёр худал нэг үнэ. Биш. За гар хуруугараа л тоглодог юм байна. Оо чаас. Хороо юм уу? Хуруутах юм уу? Хуруутах бол төгчлээ. Гэхдээ хуруутах шилтэй. Амар ойлгомжтой л болчиход байгаа. Хайчулаад байгаа шүү дээ. Тий, хайчулаад байгаа. Тийм. Тэг нь алга. 0 гэвэл энэ нөхгүй юу? Тэнгүүд 2 гэвэл энэ 5 гэвэл энэ. Тэгэхээр хайчулаад байгаа бах нэ. За. Баярлалаа. За энэ юу вэ? Шууд утгаараа шүү. Хэрэм. Тэг хэрэмнийх нь өнгө нь Цагаан. Тэгээд цагаан хэрэм. Тэг цагаан. За энэ юу вэ? Баян хотод. Тийм баяа та. За зөв. За хонхоно шагч. За одоо 2 над 3 асуулт байгаа. Тэгээд 2 хамтраад одооноос нэг баг болж хариулна. Асуултын хариулт тоо байгаа. Тэгээд тэр тоог нь таахын төлөө байна гэсэн үг. Тэгээд би хоёрын хариулт их байна уу бага байна уу гэдгийг хэлээд явчихна гэсэн үг. За. Эхний асуулт нь Монгол орны хамгийн өндөр цэг далайн түвшнөөс дээш хэдэн метр вэ? Лат богдын хүрдний аргал. Чин 5100 байдаг санагдаад байгаа юм. Бүгд юм уу? Далайн түвшнээс дээш ихлээр нэг тийм хэвцээ байдаг санагдаад байна. Арай бодлоо ярьцсан уу? За Монгол орны хамгийн өндөр цэг бол тийм Алтай том богдын хүүтний оргил нь шүү дээ, тэ? Хүүтэнгийн оргил нь гэдэг лөө. Хүүтний оргил. Яг эхлээд 2 ярилцж байгаад нэг Саяхан тог зүгээр хэлчихээ. Гэхдээ чамд опшн орж ирж байл. Арай өндөртөөд байна гэвэл бас. За яг уу 100-аар тоймлъя заяа. 100-аараа дээшээ доошоо 100 гэсэн үг шүү дээ. Үгүй. Тухайн тоог 100-аар тоймлоход ойрхон тоо гэсэн. Хэлчихв. 5100. За 5100-аас доошоо. Хязгааргүй доошоо. Чам тоо орж ирж явуулж шүү. Хэлээд. Би юусэн битгүй байна. Сүүлд юм ярилцсан. Бүр нөгөө нэг дэлхийн томруулууд чинь хэд байдیں۔ За Эверест бол Эверест 8800 орчим. Тэгэхээр далайн түвшнөөс дээш ихлэр чинь нэг монголчин өөрөө далайн түвшнөөс амар дээш байдаг үстэй. Тийм далайн түвшнөөс дээш гэдэг чинь шал өрөөсгөл ойлголт шүү дээ, тэ? Тийм тэгэхээр 5300 амар төгтөг санагдаад байгаа байхгүй юу? Хитэж гин гэсэн шүү дээ. 5100 бол хитэж гин гэсэн. Тэгэхээр хитэж гин үү нэлээ хитэж. 2000 хэд юм болов? Арай тийм доошоо шиг.
Чи нэг тоо хэлээд үзье. Тэгээ хоёулаа сүүлх тэр нэг гоё ярилцж байгаа. За 2800. За 2800 байгаа. Хоёр одоо голдоос итгээд үзэхгүй дээ. Нэг нь их өндөрөөр, нэг нь их намхнаар 3 юм уу 4? төсөөлж явах шиг байна. Биш би 5100 гэсэн тий. Тийм. 5100 2800 2 орнд чинь. Яг голд нь л шүү. Гэхдээ гол хавьд нь шүү. 1300. Энэ 4000 таа. Харин 1300 200 100 тэр орчим. 5000 төгтөг гэдээ. 5000 төгөхгүй. 4000 ихээ. Аюу их тосч шүү. Хог нь ингэж болохгүй л гэдэг тий. Ог нь энэ чинь Ог нь ах минь хэлсэн юм гээд. ог нь төхөөлж өгөх хэрэггүй гэж намайг тэгээд байна. Тэгээд сайхан сэтгэлтэй юм болохоор төхөөлөд өгч шүү дээ. За 4000 яг ч юм 4300 гэсэн тоо амар бас орж ирээлээ л та. За тэгвэл тэгэл 4300. Бэж 4350 гэх юм бол чи 4300 4400 айл хэлээ авах юм. 4400 400 нь авах юм уу? Таймлж байгаа учраас. 400 гэ. За 4400. За 4400 зөв зөв. юу 4374 м. Тэгэхээр 4450 гэвэл яг л болох юм байна тий. Бүр ойр. Хоёр хэлвэл тийм хариулт авахгүй. 100-аар томилж байгаа учраас яг 4100 гэсэн хариултаа авна гэсэн үг тий. За амжилттай. За бас гайгүй шүү. Болж байна. За дараагийнх нь. Хамгийн удаан нэгнээ үнссэн хос хэдэн цаг хэдэн минут үнссэн бэ? Бүр Guinness рекорд гэж. Тийм Guinness-ийн longest kiss record. За сонирхуулахад бол одоо энийг бол дахиж хийхэ болцсон юм байлээ. Хүний эрүүл мэндэд муу гэж үзээд. Тэгэхээр бүр Тэгвэл амар унтаагүй уу. Тэгээд Guinness рекордод зориуд нэрээ бичүүлэхийн тулд нөхдүүд бол тэгээд ширэлж байгаа тий. Энэ хүн удаан ингэ байгаад байгаа хүмүүсийн бие физиологт нэх муу л гэж үтсэн юм байлээ л дээ. Би бол нэг 3 өдөр мөдөрлөө төгөх юм бол. Өөх тийм үү. Тий. За энэ дээр цагаар нь Тийм тавилъя. тий. Энэ тодруулчлаа. За Үсгээд яг уруул нь нийлсэн уруул тий. Бицтач тэр позишн алдахгүйгээр бицдэг гэж байгаа шүү. Санийх шиг амар өндөр тоо хийлээ дараа нь өндөрч явах юм бол бууруулах явах уу? Тий. За 70 цаг. За 70 их байна. 24. Юу ч гэсэн нэг хонсон баха. Нэг хоног бол батхаа. Яаж нэг хоног хагас гэж бодоод 36 ч юм уу. За 36. За 36 баг. За яг л сурснараа л явж ин да. Голдоо нэг болцохгүй да. Голдоо уулзахаар ямар ч 2 хоног бол болсон болоод байгаад байгаа байхгүй юу? Фин тоймлж авах юм уу? Яг тэдэн цаг тэдэн минут гэж байгаа шүү дээ. Хариулт нь тэгэнгүүт би тэр цагийг авъя, тэрний дээдлийн цагийг авъя. Яг тоймлохоор бол аль нэг цагийг л авна шүү дээ. 55 мав гэдэг. За 55. 55. За 55 биш байна. Гэхдээ 58 цаг 35 минут. Оо ойртол биш. байна. 2013 онд юм байна. За тэгээ нэг сонирхолтой юм нь энэний өмнөх рекорд нь 2012 онд байсан юм байна заяа. Тэгсэн чинь тэр нь 50 цаг 25 минут байсан байна. Тэгээ хоёр Таиланд эрэгтэй хүмүүс байсан юм. Амьдрал чинь одоо хэцүү санагдаж байна л те. Хин нэг хоёр залуу тэнд бинтэйгээ 50 цаг мөсөлдөж чинь гэдэг төсөөлөд үзэл. Арай хэлбэрхэн болох байхаа. За дараагийн асуулт. Бүгнээрэн хятад ард улсын 1 юан хэдэн төгрөг байгаа вэ? За өнөөдөр 26 оны 5 дугаар сарын 1. 510 20 гарчлуу. За би энэ бол мэдгүй мэн үү? Хэл. 520. За 20 баг байна. Оо тийм үү. Чи тэг 520 гэж харсан юм уу те? Хүүл би явчих даа. Ер нь Уг нь анх 500 байсан. Тэгэл 510 дулцсан. Сүүл тараагүй мэнэ. тэгэхээр 520 багчвал 530 руу л өрн төгсөн гэсэн үг шүү дээ. Яан нэр өссөн гэдсэн шүү дээ. Бүр шууд 540 мөч рүү байл арай бас
Ийм урдтай. За чи хэлээд үзтээ. 530. За 30 их байна. 20 баг 30 их. Тэ. Тэгэл дундаа болсон дээ. Дундаа болсон да. 30 амир төгөөг баг. Тийм үү. Тэгвэл 23 мурвтай. 22 гуравтай. Чи таймлахгүй юм. Томлон. Хоёр одоо Хаашаага таймлах. Яаж таймлах юм? ихээр томлох. Нэг хоёроор л зөрүүл авъя. За амар өндөр боломжтой юм шүү тэгвэл. Хэрвээ чи 30 руу төхөө гэж бодож ивэл ер нь 524 юм 23 ч амар safe option биз дээ. За. 24 гэх үү. За 24 зөв. Баг exactly зөв юм. Йоо. 523-73. Томд бол 524 зөв юм байна. За хоёрын таачлаа шүү. Энийг яаж тусалсангүй таалаа тий. Харин Нэр нь цэвэр юм да. нэг олон юм яриулсан ч юу таачлаа. Тий. За одоо random 3 асуулт байна да. Тэг бас хамтраад хариулна. Тэг ерөнхийдөө бол явцын дундаас нь таагаад эхлэх юм бол би хариултыг хэлээд өгч чинь гэсэн санаатай. За эхний асуулт. 1886 онд энэ зүйл эмийн зориулалтаар бүтээгдсэн боловч одоо бид өдөр тутамдаа маш өргөнөөр хэрэглэдэг алдартай зүйл болжээ. Энэ юу вэ? 1886 онд за нэг зүйл байсан юм байна те. Энэ нэг амар шууд нэг иймэр бас хариулт орж ирж байна л да. Кетчуп. Биш. Кетчупыг бол анх эмийн зориулалтаар ашиглаж байсан Тэгээ кетчуп арай 1886 онд зохиогддог байхаа. Тэрнээс өмнө баха. Кофе юм болоо. Эсвэл шоколад гэл. Гэтэ бид хоёр буруу хариулаад ээж болох юм уу те? Болно. За зөв хариулт Хоёр автлаа. хоорондоо ярилцаа л заяа. Тэгэнгүүт би хэрвээ дөхөөд ирэх юм бол ингээд тэр үеэр чинь сэжүүр үгүй за. Энийг бол энэ дээр бол хийн төгсөөр таалах юм. Эмийн Кофе зориулалт. чинь кофеинтэй болохоор толгойн өвчин ундаг. Тэгэхээр найз зөв гэж хэлэхгүй байхыг бодох. Ишлаач тарах гэдэг. Тэ. Зориулт нь ингэж исэн мэлээ. Толгой өвдөлтийг намдаана. Дофамин биш. Морфин addiction гэдэг чинь Өвчин нам. өвчин намдаах ингээд жоохон донтолтой болсон нэг юм хэлж гинөө. Тий. Тэрнээс сэргийлэх зорилготой. Тэгээ хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих зорилттой гэж үзсэн юм байна. Хоол боловсруулах тэнгүүдээ саяны толгой өвчин хэрч яг л кофе л болох гэдэг нь тий. Какао ч бас бийж болох юм шүү. Шоколад ч бас тийм үйлчлэгээ тестэй. Өвчин намдаах гэхлээр тэгтээ шууд айх бодогдсон. Яна. Согтруулгын даавад дод явчих юм. Тэг. Хоёулангийнх нь нөгөө хэрэглээ жоохон өөр байна уу? Нэрээ бас арх байж болох юм бол. Гэтэ архичууд элдээ. Дофамин биш, морфин гэсэн тий. Архийг ч мөр Морфин элдээс. Морфин ч өвчин намдаах имийг хэлж байгаа болов. Морфин addiction гэхээр Өвчин намдаагч одоо нэг домдсон тий. Тийм. Уухгүй бол болдгоо имийг хэлээд байгаа шүү дээ. За кофе биш. Шоколад биш. Гэхдээ сэтгэж байгаа нь юу нь болж байна. Арх гэдэг нь үү? Арх бол биш. За Яг уу спиртний төрөл гэж үгүй. За энийг хэлчихээр таачих юм байна. Тэгэхээр хэлэхгүй. Арх бол биш. Алкогол биш. Одоо дөхүүлч шууд таачих. Алкогол угаасаа бүр дээр үесэл уусан юм зү. тийм л юм байна л да. 886. Тэр нь бол 86 онд энэ чинь шинээр зохион бүтээгдчихэд байгаа зөв шүү дээ. Тэгэхээр бас шоколад, кофе эднэр 86 он байтугай л зохиогдсон байна. Tobacco? Тамхи? Үгүй ээ. Үгүй юу. Маш алдартай. Оо алдартай. Өргөнөөр хэрэглэгдэг. Яг хөө зарим хүмүүс хэрэглэдэг л дээ. Зарим нь бол өргөнөөр хэрэглэнэ. Тэгээд сайн мэднэ л дээ бид нар бүгдээрээ. Бид нар бүгдээрээ хэрэглэдэг учраас уу? Хэрэглэдэг учраас Хэрэглэдэг учраас уу? ер нь хэрэглэдэг. Юу идэт гоё болдог лээ. Нөө бичлэг маань ямар хурталаад байна. За ойр талж гээд уух зүйл. Төрөний ягаад гэвэл тухайн үед алкоголноос Кола сэргийлж уудаг гэсэн тий. Кола. Кола. Кофеинтэй болохоор тэгж байгаа юм. Яг тухайн үед яг одоогийн бидний уудаг шиг ч арайч шууд байгаагүй л ах л та. Анхандаа кокаинтэй гэдэг юм зү. Би тэрийг сайн мэддэг. Түши тийм үү? Тийм шүү дээ.
За, дараагийн асуулт. Асуултын тэмдгийн оронд ямар үсэг байх вэ? O, T, F, F, S, S, E гэд дараагийн үсэг байна. Хариултаа хэлэхдээ ямар учир шалтгаан бодсон гэдгийг хэлвэл. Юу вэ? Өгүүлбэр өнтрийн товчлол юм уу? Байж болох юм те. Эсвэл зургийн зүгээр хүсний зүй тогтол юм уу? Тэр нэр өгүүлбэрийн товчлол уу? Өгүүлбэрийн товчлол биш. Ер нь нэг тийм логик маягаар сэтгэх гэдэг нь үү те? Тий. За яг хөө төхөөлж өгье дөө. Үсэг тус бүр нэг үг илэрхийлж байгаа. Н үсэг байна. Тийм үсэг. За яагаад гэдгийг тайлбарлаж. Тоонууд л байна. 1 2 Тийм. 1 2 3 4 5 6 7 8 9 гэд нэгээс их хүртэл тоон байна тий. За дараагийн асуулт. Нэгэн залуу 10 давхарт амьдэрдэгч цахилгаан шатаар 7 давхар руу гараад шатаар үлдсэн 3 давхар алхаад 10 давхар руугаа гардаг. Гэхдээ бороотой өдрүүдэд шууд 10 давхар руугаа цахилгаан шатаараа гардаг бол яагаад вэ? Нэгэн залуу 10 давхарт амьдэрдэгч цахилгаан шатаар 7 давхар руу гараад шатаар 3 давхар алхаад 10 давхар руугаа гардаг гэсэн. Гэхдээ бороотой өдрүүдэд бол шууд 10 давхар руу гардаг. Яагаад вэ? 7 давхарт нэг айлмэлэр ороод идэв юм уу гэсэн. Яагаад бороотой өдөр орохоо болчихоо? Йоо. Бороод өдөр үүлэн борооны ажил хийхгүй байна. Хүүхдүүд өдөж байгаа шүү. Бэлэр ангар. За уучлаарай. Гадуур мардуур явт юм болов уу? Дамжиж. Гэхдээ тэр чин 10 давхар Юу сонсож байгааг асуулт юм шиг байна те. Аха. Би сонсч ирсэн юм байна. Гэхдээ санахгүй байна. Бүр жоохон бахтаа л сонсч ирсэн юм шүү. Тийм. За энэ бол нэг 2 дугаар ангид байхад Альтогийн маань сонгон дээр явдаг байсан асуулт. Тэр нь 3 дугаар ангисэн ангаргаа. Тийм. Харин тийм. Тойлоо. Өмнөхдөр нь яла анхаа чинь шууд хамгийн түрүүнд хариулж маруулсан гэдэг л. Тийм. Энэ миний бол тэгэж хамгийн түрүүнд мөрөнд гэж өнгөрөхгүй шүү дээ. Энэ чинь гайг асуулт шүү дээ. Та 2 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? За та хоёр бороотой өдөр гэрлэг орж ингээ бодъё. За хорцоор орж ирлээ. Хорцоор орж ирээд хийх ихний үйл юу вэ? Цонтхон. За болж байна. За дараагийн үйл юу вэ? Лифтэд уу. За лифт ирлээ. Лифтэндээ суулаа. Дараагийн үйл юу вэ? 10 давхар дээр дарах ба шүү дээ, тэ? Тийм. Гэхдээ бороотой өдөр тэгвэл яадгүй. За орцоор орж ирлээ. Эхний үйл юу вэ? Шууд лифт руу явах шүү дээ, тэ? Лифтэд удлаа. Лифтэндээ суулаа. 7 давхар дээр дарчлаа. За. Энийг болиё. Мэдгүй. Хүмүүс төвлөлтэй. За хүмүүс коммент дээр хариултыг бичих баха. Хүмүүс комментэн дээр та хоёр ямар тэнэг юм бэ гэж бичих баха. Энэ бадай юм чи. За одоо топ 10 зүйлийн талаар ярилцсан. Тэгээд тэргэллийг хариулах сонирхолтой гэж бодоод нэр нэлээ зохиох гэж хичээсэн шүү. Хамгийн алдартай бас хүмүүсийн дуртай 10 амьтаа. Юу вэ? Алдартай талаас нь ч бодох хэрэгтэй. Бас хүмүүс дуртай шүү гэдэг талаас нь ч бодох хэрэгтэй. Тэгэхээр юу хамгийн их тийчэдгээр нь үзэж гэнэ үү эсвэл зүгээр Тийм байж болно. их сурвалж юу вэ гэж асууж байгаа. Яг энэ дээр бол яг гоё 100% мэ гэсэн хариулт бол байхгүй. Гэхдээ би бол нэг сайтаас авсан. Тэгээ тэрний хариултаар л явна гэсэн. Тэгээ энийг ч би
За нэг иймэрхүү нэрэл иймэрхүү болов уу гэж бодож байгаа болохоор оруулсан гэсэн. Алдартай бас хүмүүсийн дуртай. Дуртай. Нохой мөр. Шууд орж ирнэ шүү дээ. За тий нохой мөр нэгт хоёрт. Би шүү бичээд дууд хоёрт. Нэр үү? Гадаад үуч амир их туулай тижээгддэг өстөөс. Туулай тижээдэг юм уу, иддэг юм уу? Буяа. Словакууд бол амар туулай иддэг гэсэн. Зэрлэг туулай. Мөр? За мөр дөрөвт байна. Тэгвэл өхөр гэх. Өхөр хөөрхөн шүү. За өхөр байдгүй. Швейцарын өхөр хөөрхөн гэсэн. Өөр таваа шумал байхгүй ханаац. Яг хөө миний мэдхээр бол туулайг амир их тижээгээд байдаг. Ер нь алдартай байж магадгүй л гэж бодож За. За туулай байхгүй. Загас. байхгүй. За загас байна. Загас 5-тай. Пүүх тэгснэ. Загас 5-т байгаач дахиад нэг загас 8 дээр байгаа. Дахиад нэг загсаа. Тий. Яст мэлхий. Загас яг загсаар. Яг загс юм уу? Тий. Загсны төрөл гэж юу? Төрөл. Аялаалагч загс. Алдартай талаасаа гэх юм уу? Дуунаас болоод Шарку. тий шаа. Авар загас. Яг гэхдээ авар загас гоё шүү дээ. Авар. Эрэгтэй хүүхдүүдэд бол Тэн динозавр байгаа юм. динозавр байхгүй. Энэ айгуул одоо баг оршин байдаг амтнаас асууж байгаа хаа. Тэгэхээр динозавр авахгүй байж магадгүй. Хамгийн алдартай гэвэл бас арслан марслан алдартай. За арслан байна. 9 байна. Леопард. Бэн. Ирүүсв. Аха. Байхгүй. Эмэгтэй хүмүүс бас ямар амтны дуртай байж болох бодох юм шүү те. Хамстер. Байхгүй. Тэгэхээр тижээг талаас нь ер нь жоохон алдартай Хоёр талаас болохоор нь дуртай талаас нь хүмүүсийн дуртай байх талаас бодоод байгаа. Бас зүгээр алдартай known гэдгээр нь Нөө юм бодоод. уу те. Тий. Энэ хоёрыг хослуулж бодох хэрэгтэй гэсэн. Тэгээ 3 дугаар орол надад бол ойлгомжтой санагдчих. нохой мөр тэгснэ мөр. Яг би шууд хариултыг нарцсан болохоор тэгжиж магадгүй тий. Идэх хэмтэл холбоотой байна. Идэх юм те. Дахиад юу? Дахиа. Ирвэхий? Биш ээ. Тэгээ эрвэхийнээс алдартай амтан. Зөндөл байна да. Кенгуру. За хоёрт би дөхүүлж өгье заяа. Кенгуру алдартай л. Ямар амьтдаар хүүхэлдэйн кино хийдгүү гэдгийг сайн бодоод үз. Панда. За пандаг нь авчи бага. Тэгэл чоно гэдэг. Чонтой хөглөгнө. Бэж. Орс. Бага. Пони юу? Гүэ. My Little Pony гэдэг хүүхдийн кино байдаг шүү дээ. Бэтг. Тэгсний мисийн амар алдартай амттай Винни хүүхдтэй. Пух дээр Бага. бавай, тулай, гахай. Ха бах. Байхгүй. Аратны арслан гэж. Шувуу. За шов. Дундаас нэлж. Шувуу гэдэг нь зүгээр шувуу юм уу? Зүгээр шувуугаар орж. Загас гэдэг нь загсаар орж байгаа юм уу? Яг амтны аймаг гэвэл жигүүртэн биз дээ. За окей. За нэг л амтан байна. Сарсан баг уу? Йоо, хин одоо сарсан баг дуртай байх уу? Бэтмен. Тэг сарсан баг байхаагаа сайн бодчих. Тэгвэл тэг хариулт нь. Аалт юм уу? Үгүй ээ. Монголд байдаг амтан байна. Анаш. Анаас биш ээ. Манаас сарсан баг байх хоёр бас ойртоод байна уу хоёрт. Матар 3. За. Оо нэр үзэж байгаа хүмүүс маань subscribe дараад өгөөрэй. Би чи хэлхийг мартчихсан бэл. Subscribe дараад. Угаасаа сүүлийн амтаг нь таацсан бол энэ хоёроос төрүүлээ бичээрэй. Хүмүүс бол таацсан бах уу. Сарсан баг байхаа гэхэлэр жоон чивэртэн. Эсвэл Эсвэл маамал. тийм. Арайч хулхан харах. Хайбрид байх хүн дээр. Нөө рататуй үзтээ харах. Гинт хоёрыг бодсон чи нэр сарсан баг байхаа ойрхон биш чинь шиг санагдаад.
Тэгээ сэрсэн бөгөөтэй ойрхон санагдаад их юм. Жижиг юм бах та. Гэхдээ яг би сая зүгээр ингэ бодлоо. Сарсан бөгөөх чинь ингээд модноос зүгдээд доош хараад унтдаг лөө. Тий. Унтдаг. Агуу Тэгэж бодонгуудаа би яг тэр хэсэг нь тэр амтантай хамаатай л модноос зүгдэг гэдэг. Коала Юу юм уу? М? Нөгөө өнгөнд хувраад байдаг юм гэж үү? Хамелеон уу? Тийм. Модноос зүгдэг. Коала Коала биш ээ. модноос Мөн ч юм уу? сармагч нь. За сармагч. Тийм биш. Сармагч. За. За баярлалаа. Бичлэгээ дуусгая да.